Сайн байцгаана уу? Олоо ТV-тэй хамтран явуулдаг Солонгос хэлний хичээл маань өнөөдрийн их эхэлж байна. Өнөөдөр бид нөхцлөөрөө энэ чоги идда, энэ чоги опта гэсэн энэ нөхцөлийг үзэх байгаа. Энэ нь монгол хэлэн дээр жэчэ байсан удаатай гэсэн утга санаа байгаа. Жэчэ байсан удаатай. За бид харцгаая маннада уулзах гэдэг үг шүү дээ. Маннада уулзах. Тэгвэл маннан чоги иссоё. Уулзаж байсан удаатай. Када явах гэсэн үг байгаа. Када явах. Кан чоги иссоё. Явж байсан удаатай. Могта гэж үг байна. Идэх шүү дээ. Тэгвэл гээгүүлэгч байгаа учраас энэ нэмэн гээгүүлэгчээс гэж хэрэглээд могон чоги иссоё. Идэж байсан удаатай. Тэгэхээр түүний дараачих нүрээр пүрүда дуудуулах гэсэн үг байгаа. Тэгэхээр нүрээр пүрэн чоги иссоё гэх юм бол дуудуулж байсан удаатай. Нүрээр пүрэн чоги 없어요 гэх юм бол дуудуулж байсан удаа байхгүй гэсэн утга санаагаар илэрхийлж байна. Тэгэхээр энэ өгүүлбэр донд энэ чоги 있다, энэ чоги 없다 гэдэг нь яаж орж ирд юм бэ гэдэг бид анзаарцгаая. 저는 이번 휴가 때 페달에 나서 고생을 많이 했어요. 비 인호닥이 아무랄달 기츠 이구르켓 마식 흰게 접선 보여 마식 히츠 발상에서 어떻게 사나게 들겠지. 그래요? 티모 저도 여행을 가서 페달에 난 적이 있어요. 비치슨 아이들 явжахта 기츠 이구르켓 보여다 닐링 хүндрэх гэсэн үг шүү дээ. 이구르켓 байсан удаатай гэсэн утгаар орж иж байна. Тэгэхээр 페달이 난 적이 있어요. Манай төвд Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургагчдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван суралт явуулж байна. Манай төвийн багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол хүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ТОП-ийн 4-р түвшинд тэнцүүлж ясан. Хичээлийн мах цагаараа нэмэлтээр ирж хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сайн сур сэтгэлийг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий эзэнгийн баруун хойд талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. Эсвэл 있어요 гэдэг нь өөрчлөлт 없어요 гэх юм бол тийм удаа байгаагүй гэдэг утга илэрхийлж шүү дээ. Тэгэхээр түүний дараагийн харилцаарыг харъя бүгдээрээ. 한국 음식을 먹어본 적이 있어요? Солонгос хоол идэж байсан удаатай юу? 아니요. 아직 먹어본 적이 없어요. үгүй. харахандаа идэж үзсэн удаагүй гэсэн санаагаар илэрхийлж байна. Тэгэхээр өнөөдрийн үзэж байгаа нөхцөл маань энэ чоги 없다, энэ чоги 있다 гэдэг маань тэгж байсан удаатай, тэгж байсан удаагүй гэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ 인기니를 합치게 бол 저는 한국어를 배운 적이 있어요. 비 солонгос хэлийг үзэж байсан, хичээлж байсан удаатай гэсэн бичлэнгээр хуургаж хэрэгэлдэг байна.